Шинжлэх ухааны танин мэдхүн од мөндөр сувг үзэгч олонтойгоо сонсогчтойгоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Өнөөдрийн цаг хугацааны аялал нэвтрүүлгээр маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107-гийн хост толгоноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэх урайтай MMS компани болон манай од мөндрийн алтан гишүүд оролцож байна. Студид хөтлөгч амарсан намны бие дулам сүрэнтэй Америк индианчуудын хоорондох дайны талаар ярилцахаар ирээд байна. Тэгээд энэ нэвтрүүлгийн маань хамтран хөтлөгч дулам сүрэн маань анхныхаа нэвтрүүлэгт орж байгаа болохоор бас нэлээд чаленжинг байж магадгүй гэж бодож байна. Тийм болохоор стресс фри зөрөгтэй байгаарай. За, ороймонд. За ингэнэ. Миний нэг асуулт асууя. Айгүй ингээ. Ер нь зүгээр ингээд Америкчууд болон индианчуудын дайн гэдэг нэг юм нэвтрүүлгийн тухай ярих гэж байна. Чамд ямар нэгэн юу мэдрэгдэж байна ер нь? Нэг хүчний харьцаа юм уу, ах дүү нэг юм. Одоо энэ чинь яг шудраг юм уу ийм хоёр адилхан хүн гэдэг нэг 57 кг-ийн хоёр бокс чинь зодолж байгаа юм шиг бид нар төрж байна уу? Оо яалаа гэж. За юу гэж бодож байна? За нэгдүгээрт үнэхээр энэ угал иргэдэг маш их хятсан гэдэг ойлголтоос эргээд ингээ харахад бол энэ бол тэнцвэргүй тулаан байсан болов гэж би зур хувьдаа бодож байна. Ер нь хэцүүхэн байсан болов л гэж. Энэ тулаан ер нь ямар нэгэн онцгойлон ярихын учир нь бол энэ шийдвэрлэх тулаан байсан болов яасан болов гэж л ихээс сонирхож байна. За тэгэхээр ингээ мэдээж хэрэг би дундаас нь ингээд миний бодлоор бол индианчууд угуул иргэд Америкчуудын талаар бол мэдээлэл өгөрөөсэй гэж хүсэж байна. Би бол яг Америкчууд колоничлагч нар Европоос ирсэн тэр колоничлагч нар бөгөөд одоогийн Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулсан хүмүүс ер нь ямар логик болон төвхийн эдрэтэ дарааллаар ийм дайнд хүрвэ гэдэг тухай би ярьж өгье. Би тэндээс нь тодорхой асуултуудыг ялангуяа индианчуудын өнцгөөс асууя. За ингээд 1787 Америк нэгдсэн улс Их Британий эзэнт гүрнээс тусгаар тогтнолын дайн хийгээд Жорж Вашингтон армиа удирдаад тусгаар тогтнолоо зарласан. Энэ зарлснаас хойш 11 жил өнгөрөөд байсан гэсэн үг. Цаг хугацаанд бол энэ яг тэг таарч байгаа. Гэхдээ шинэ улс байгуулагдах нь мэдээж хэрэг зөвхөн индианчууд гэхээс илүү Америкууд ч гэсэн өөрсдөд нь маш хүнд том сорил байсан. Яа тэгэхээр дөнгөж ондоо шинэ улс байгуулагдаж хахад Европын супер том колоничлагч нар гүрнээс тусгаар тогтносон анхны 13 улс колони штат гэж ярьдаг гэсэн мужууд дээр суурилсан бүгд найрамдах улс гэдэг чинь бүгд найрамдах чинь хаан засагтай биш парламентын засаглалтай улсыг байгуулсан энэ улсад өр зээл гэдэг зүйл нэлээд том асуудал байсан. Дээрэмэд эдийн засаг улс төрийн том асуудлууд хямрал нүүрс шууд залхуулаад ингэ зүгээр шууд колони дайнд тусгаар тогтнолын дайнд Их Британий улаан хөрөмт зэргүүдийг ялангуяа жохом бид дэлхийн супер гүрэн болцсон юм шиг төсөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид яг үйл явдал болгоных нь хоньноос болгохын сайхан гэж сөхөж үзүүлнэ. За ингээд тусгаар тогтнолын дайны ахмад дайч цалингаа аваагүй. За цөмөрө британчуудаа байлдаад ялна цалин өгнө гэсэн. Цалин өгөөгүй. Дээр нэмээд улс тэр дайчдад цэргүүд өөрсдөө тусгаар тогтносныхын амиа золиосон цэрэг дайчт нь өөрсдөө ядуу байсан. Маш ядуу байсан. Ийм учраас Шей гэж нэг цэрэгээр удирдаад манай нэг ярьдгаар баруун хязгаарт чинь ямар цэрэг бас нэг бослог гаргаж ирсэн шүү дээ. Өмнөдөгдсөн нь. Тэгээд тэр Шейгийн бослогыг гаргасан. За ингээ холбооны федерал government гэж хэлээд холбооны засаг нь Ахмад дайчдын бослог хөдөлгөөний хямралыг ямар нэгэн байдлаар давж чадсан. За явчихсан энийг нь аргалаад ч юм ингээд амлаад холбооны төв засгийн газрын эрх мэдэл үлэм хэмжээгээр хязгаарлагдсан тэрний дараа. Яагаад тэгэхээр холбооны дүрм гэж нэртэй тийм федерал артикл гэх юм уу да. Тийм дүрмтэй анхны үндсэн хуулиас өмнөх нэг юм төр үндсэн хуультай болж эхэлсэн. Тэр үндсэн хууль нь яадаг байсан бэхээр яг үнэндээ бол 13 мужийнх нь тусгаар тогтнолын анхны 13 мужийнх нь үүрэг ороолыг маш үүрэг оролцоог маш өндөр тавиад нэгдсэн удирдлага гэдэг зүйлийг айгүй их сулруулсан. Тийм хуультай байсан. Ингээд Америкийн нэгдсэн улсын анхны үндсэн хууль болох конфедерацийн холбооны буюу холбооны улсын гэрээ гэж Confederation Article гэж нэртэй.
13 мужийн дунд найрамдалт холбоо байгуулсан. Нэгсэндээ 13 муж бол өөр өөртөө оршин. Гэхдээ хэдүүлээ нэг том зорилгын төлөө л найрамдаж одоо хамтдаа байна шүү, нэг зүг рүү харна шүү гэдэг тийм зорилготойгоор. Тэгээ энэ нь болохоор хязгаарлагдмал эрх мэдэл бүхий одоо ийм сул centralized government гэж ярьдаг шүү дээ. Төв засгийн газар гэдэг зүйлийг илүү их ингэж нэг одоогийн одоо юу гэдэг манай 21 аймаг бол 21 дураараа шийдвэрээ гаргадаг шиг маягийн тийм засгийн засаглалын тогтолцоог жоохон дэмжсэн маягийн тийм үндсүүлэлтэй байсан байл таарч байна. За ингээд 1781 оноос 1789 оны хооронд энэ одоо тэр хууль бол Америк нэгдсэн улсын одоо юу гэдэг амьдралыг шийдэжсэн гэсэн үг. Тэгээд ийм үүдлээс болоод одоо хуульд бол тогтоогч болохоор Филадельфид цуглараад одоо нөгөө нэг ярьдаг шүү дээ. Одоо Джефферсон одоо Франклин тэргээд байдаг шүү дээ. Зуутын дэвсгэрийн I love you Franklin гэдэг гэсэн. Зуутын дэвсгэртэй хайртайгаа илэрхийлж байгаа үг шүү дээ. Тэгээд тэд нар ерөнхийдөө гүйц засаглалын эрх мэдлийг хүчтэй болгож Америкийн нэгдсэн улсын шинэ үндсэн хуулийг боловсруулах ажилд орсон. Энэ үед Жорж Вашингтон анхны ерөнхийлөгч байсан. За ингээд энэ зур Америкийн шинээр одоо зарласан баруун хойд нутаг гэдэг нэг тийм territory гэж хэлдэг юм да одоо газар нутгийг нэг зэрэгцээ тэнд бас нэг тийм шин том хямралынх нь одоо төмөрийнх нь утаа өгч эхэлсэн баг. Ерөнхийдөө онлын үед болохоор өргөн удам одоо газар нутгийг Америкийн хосглын дайны дараа Америкийн одоо тусгаар тогтнолын дайны дараа британчуудаас тусгаар тогтнолсон одоо Америкийн нэгдсэн улсад тэр газар нутгийг ерөнхийдөө англичууд энэ бол танаа газар нутгаад хүлээн зөвшөөрсөн байхгүй найрамдлын гэрээний хүрээнд. За тэрний үүдэг вэ гэхээр Апалачийн нуруугаас хамгийн баруун талдаа. Одоо зүүн зүрэг болохоор Ohio гэдэг гол байгаа. Ohio ч хөрхийн бас Америкийн маш том ажилд дүрцсэн хотуудын дундаар урсдаг хамгийн их одоо бас бохирдсон гол гэж нэрлэгдэг. Яа тэгэхээр бүх хот үйлдвэрүүд тэрийг дагаж оршдог одоогор л. Тэгээ хойдогоор болохоор нэг гурван том нуур гэдэг штэ. Гурван гэдэг хот хадсан гэдэг шүү. Биш ээ, гурван нуур одоо Чикагодноос байрладаг. Ингээд яг нэг юм гурвалжиндөө хэмжээний одоо газар нутг байхгүй юу? Ер нь бол товчхондоо бол Ohio-гоос баруун хойд зүгт их нууруудын хотгорл юм байна шүү дээ, тийм ээ. Яг их нууруудын хотгор гэдэг нь Монголын агуулга тийм дүүцгэл юм бол. Тэгээд тэр их нуурууд гэж нэрэд байгаа. Great Lakes гэдэг байгаа. Тэр нь хойд хязгаарна. Тэгээд баруун тийш явахаараа нэг нуруу байгаа. Ингээд Ohio гэсэн энэ газар нутгийг одоо юу гэдэг манай газар нутг гэж үздсэн байна. Яа угаасаа өгсөн. Одоо британчууд англичууд. Тэгээд дайныхаа төлбөрт. Тэгээд тэднийг нэг шинэ газар нутгаа эзэлж авах гэсэн чинь тэнд нь аль хэдийн индианчууд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд одоо Английн одоо колонисон хоёр хоорондоо зодтолтонгуудаа энэ газар нутгийг минийх гээд хоорондоо тохироход тэнд нь хүмүүс амьдарч ирсэн гэж бодохоор энэ яг ямар одоо тохиролцоо байж болох зүгээр асууя. Индианчуудын хувьд ямар санагдах вэ? Би одоо уугуул иргэн мөртлөө тэгээ миний газар нутгийг миний өмнөөс шийдчихдэг яг л тэр ингээд дээрэнгүй харьцал биш мэдрэгдчихлээ л да эндээс бол. Тэгээ яг Америк болон британчуудын хувьд харин ямар мэдрэмжтэй байсан бол аюус тэр бол сонирхолтой нэг юм л. Уугуул иргэний хувьд бол би бол яг тэгж бодно. Гүчэд би энд амьдарч ийж гэж бодох юм байна. Гэхдээ одоо жишээл бол ингээд хүмүүс ингээд нэг сайхан орон гэртээ суугаад одоо Монгол нь шүү дээ. Дэлгэсэн тэрлэг шиг Монгол дээр ингээд нэг гэр зуужээс чинь та нар зайл бид одоо ингээд тохирч юм аа. Чи эндээс яв. Эсвэл чи манай албат болоод ингээд үйл гайхна өстэй хүн. За тэгвэл индианчууд гайхсан биз дээ, тийм. За 777 мянган км квадрат газар нутаг оршиж байгаа энд. Эзэнгүү гэж нэртэй. Тэгтээ тэнд нь ингээд одоо уугуул индианчууд одоо Америкчууд амьдарч байгаа. Индиан гэдэг чинь өөрхий Индиан гэж хэлэхээс би одоо зайлс гэдэг болсон. Энэ бараг хүн биш л гэж үзэж штэ. Индиан гэдэг чинь цагаад болох юм бол Христофор Колумб энэтхийг хажууд Индия гэж нэрлээд Индиан болсон байхгүй юу? Тэрнээс тэр чинь Апалачи, Ленапе, Делавэр, одоо Майами гэдэг өөр өөрийн гэсэн овг аймагуд байгаа шүү дээ. Одоо манайхаар ярих юм бол 8 юу лээ нөгөө тайчууд хэрэг гэдэг шиг тий. За ингээд 777 мянган км квадрат нутаг бүхий энэ эзгүй газар нутагт асар их байгалийн нөөц мэдээж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд болохоор шинэ улсын хувьд бол тэлэн суурших боломжтой нутаг гэж үзсэн. Холбооны эдийн газар энэ газрыг шинээр сууршигч нарт худалдаж одоо тусгаар тогтнолын дайнаас үлдсэн 40 сая $40 өрөө дарахаар шийдсэн байна. Энэ одоо нэгэсэндээ манайхаар бол бирж дээр гаргаж ийн өрчилж мөнгө босгож ийн гэсэн үг мөн үү? Гэхдээ яг юм байна. Британчуудыг ялахын тулд тэдэрт буу зэвсэг хэрэгтэй. Тэгэхээр британчуудад дургу этгээдүүд буюу улсуудаас зээл авсан гэсэн.
Тэрэнд нь хин орох үгээр мэдээж Франц. Тэгэхээр Францад өөрөө төлөх гээд шүү дээ. Ер нь санаа нь бол. Тэгэхээр нэг цагаа тулах юм бол ерөөсө тэдний хоорондох тайм болохоос биш тэр индианчууд уугуул Америкчуудын бол энд ерөөсө ямар ч хамаагүй болчихж байгаа. Ядж яхаа дайран дээр нь давс гэдэг шиг дарин дээр давс гэдэг шиг тэр нөгөө нэг юунууд уугуул Америкчууд нь өөрсдөө яг энэ тусаар тогтнолын дайнд британчуудын талд байлцсан байна. Тэгэхээр мэдээж хэрэг эдгээр британчуудыг дэмжсэн юм чинь бид нар бол бидний дайсан гэж үзгэх үзэл ер нь тодорхой хэмжээр төлөвшсөн байсан гэсэн үг болж таарч байна гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг юм асуулт. Америкийн нэгдсэн улс, Англи хоёр ч ер нь гарал үүслэр бол баг ойролцоо хүмүүс байгаа шүү дээ. Англосакс. За тэгэнгүүт энэ одоо яг манайх нөгөө нэг шашныг авахта төвдөөс авах уу, хятадаас авах уу гэдэг сонголтын үндсээр бид нар арай хол байгаа нь дээр гэсэн сонголтоо хийгээд төвдөөс авдаг шиг юм. Тэр сонголтын үндсэн дээр ингэж хийсэн үү? За яг энэ бол яг шууд наалтах одоо юу гэдэг зүйл бол биш. Гэхдээ бол нөгөө нэг илүү өөрт нь найрсаг хандсан тал руугаа л налсан гэсэн үг. Хол юм чинь энэ за тэгээд ойртоо тэр холдог гэж гэсэн. Яг тэ нөгөө британууд нь хол юм чин гэдэг талаасаа бол тийм. Одоо юу гэдэг lesser evil, greater evil гэдэг шиг хандсан л да. Тийм. За тэгээд яг ингээд одоо нөгөөдөл нь өрөө дарах гэж байгаа шүү дээ. Өрөө дарахын тулд 40 сая долларынхаа өрөөг дарахын тулд газараа зарж байгаа. Газараа зарахтаа түрүүн хэлсэн шүү дээ нэг IPO хийн гэдэг шиг. Тэнгүүд хөөе бид нар тусал бид нар чамд газар өгье. Чи тэр газрыг ав гэд зараад тэр мөнгөөрөө өрөө дарсан байхгүй юу? Тэгвэл тэр газрыг чи эздэг гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр чин цагаад болох юм бол мөнгөтэй хүмүүс байна. Мөнгөтэй хүмүүс чи үсээ өөрийн жижигхэн 100, 200, 300 цэрэгтэй аримтай байхгүй. Тэр хүниндээ өөрийгөө хамгаалах. Тэгээ тэр газар утгаа зараад энд ирээд суурш гэдэг ингээд тэр чин дамл зарж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр газар нутгад нь хүмүүсээ аваачдсан чинь тэднийг алж эхэлсэн гэсэн үг байхгүй айгу энгийнээр бол. За ингээд одоо мянган одоо сууршигчид одоо ингээд баруун хойд нутаг гэдэг байгаа тэр газар руу ингээд одоо нүүдэлччихэд би ч одоо мөнгө төлсөн юм чинь би амьдрын гэж очиж штэ. Тэнгүүд энэ нутагт одоо олон үеэр амьдарч ирсэн одоо тухайн үеийнхаа нэг үгд эзээх үеэс байсан Америк Америкийн уугуул аймагуд байна. Гид нэг өдөр танаа хаяа хатгаад нэг шаал өөр хүн ирээд амьдрал тэгснээр гарснаа чамруу муугаарал эхлүүл хэцүү үсттэй. Яг ийм одоо зүйл болоод ирэнгүүт одоо аливаа хандлага өнгөлслөхт бол шууд хариу барих нь бол хэний ч хувьд бол байглаасаа өгдсөн инстинкт. Америкийн нэгдсэн улсын засгийн газар одоо төр одоо засаг төр одоо булан эзлэгтайнд одоо шууд өөрөө ирэхгүй татагт орсон гэсэн. Нэг бол тэд нар байна, үгүй бол бид нар энийг эзлэн гэсэн үндсэн зорилго. Тэгэхээр анхны 13 улс амьд үлдэхийн тулд энэ газар нутгийг зарсныхаа төлөө тэрийг хамгаалах хэрэгтэй болсон гэсэн үг байна. Яг за яг уугуул иргэдийн зүгээс харахад бол Америкийн байр суурийг харахад бол эдгээр бол эзэн хинбэ гэдгийг та нарт харуулъя л гэсэн байр суурин дээр хандсан юм уу та? Яг уугуул иргэд бол та нар бол хинч биш шүү. Та нарын бодол санаа бол нэг бидэрт бол тэв чухал биш шүү гэдгийг л харуулсан юм шиг санагдав. Ерөөсөө тэдний бодлыг ер нь тооцож байгаа. Тооцож байгаа. Уг нь бол уугуул иргэд байгаа тийм ээ. Тэгээ тэр чинь зөвхөн Америкт харагдж байгаа үйл явдал биш шүү дээ. Англи зүйлүүгийн дан Африк дээр харагдж байгаа. Австрали Aboriginal гэж нэрлэж байгаа. Aboriginal гэж нэрлээд байгаа хөгч өөртлөөр муухай шүү дээ. Яагаад гэж original-аас өмнөх гэсэн үг байхгүй. Өөрсдөө origin гэж боддог байхгүй. Original одоо анхны үгс тийм. Тэр чинь надаас өмнөх гэсэн санаа хэлж байгаа. Гэхдээ би бол оригинал гэж хэлнэ. Энд чинь бүр ингээд айгүй сект ярих юм бол одоо үгийн үг хэллэгээрээ хүртэл чинь ингээд амар юм нарийн ярил одоо дөрнж өмнөд тахгүй юу нь бол. Гэхдээ энэс одоо ингээд одоо татгалзаад одоо жишээлбэл indigenous гэж үгнүүд ихчлэн оруулж ирдэг болсон. Абориген гэдэг үг чи өөрөө дөрнж үгдгийг үүд хүлэмжширсэн имерхүүл байж байгаа юм л да. За тэгэхээр Америкийн улс бол ямар ч үсэн гэсэн энэ одоо индианч одоо уугуул иргэдтэй их дайн дээр бол ямар ч бэлтгэлгүй байсан баг. Нэгдүгээрт Британий дэлхийд даяар одоо дөрмөө тогтоож исэн Британий одоо Red Coats гэдэг одоо улаан хөрөмт одоо Британий эзэнт гүрэн ялцсан. Тэгэхээр Америкт бол байнгын арим байгаагүй. Тийм болохоор эдгээр нөгөө нэг ерөнхийдөө тэдрийг ялцсан юм чи эдгэртэй улстай хүснээр наад нээж бодсон нэг сул тал. Хоёрдугаарт нь одоо ерөнхийдөө энэс өмнө 200 жилийн туршид одоо уугуул Америкчуудын газар нутгаас одоо хумсалсаар ирсэн үнэн шүү дээ. За ингээд баруун ирэг дээр ингээд зүүн ирэг дээр анх буугаал ихэхэд тэр хоосон байгаагүй байхгүй тэнд чинь хүмүүс байжсэн. Эдгээр газар нутгад хүч ирхийл бол одоо хоорондоо байлдаал одоо тэрийг ингээд баг багаар худалдаж аваад ингээд цай. Тэгээ нөгөөдөл нь болохоор гой одоо хамгийн энгийн нь болохоор Rhode Island-ийг ч илүү нэг
уугуул Америкчуудаас нэг авдар виски 4 толь нэг юу горчлоо бодчихсон мэдэн штэ. Яг ном зохиолд ирснээр колоничлогчдыг анх хүлээж авахдаа их таатай хүлээж авч ирсэн мэт уугуул иргэд. Яг л юм үзээгүй хүмүүс чинь тэгэл баярлаж хүлээж авна штэ. Энэ зэрэгцэн оршиж болох боломжтой тийм дайсансан аран шингал гаргаж байгаагүй юм билээ л дээ. Магадгүй яг энэ цаг мөчийг хүртэл байх. Тэгээд одоо энэ чинь бол frontier гэж нэрлэдэг байгаа бас ядж байгаа түүхэн нэрэ. Тэрний юу гэсэн үг гэхээр одоо хязгаар нутаг гэсэн үг. Одоо ер нь бол энэ бол ертөнцийн хязгаар гэж үзээд нь шүү дээ. Энэс цаашаа амьдрал байхгүй энэ бол зэрлэгүүд гэсэн маягтай. Тэгэхээр шинэ бүр ингээд анханаас л шал өөрөөр нүд нь шал өөрөөр харж байгаа бол тэгэл нүдвэл үйл одоо акшн гэж араас нь үйл бол араас нь даа. За ингээд Майами одоо Шауни гэж хэлдэг байгаа. Шауни тэгээ Линапе гэдэг байгаа. Линапег болохоор одоо Delaware гэж бас нэрлэдэг байгаа. Ийм одоо аймагуд бол дайчд бол Охой мөрний дагуу Америкийн нэгдсэн улсын суурьшлийн бүсүүд рүү довтолж хүний газар нутагт орж ирсэн нөхдүүдийг хөөж гарах одоо тийм удаа дараагийн үйлдэлүүдийг хийсэн. Энэ конфедерацид ер нь хэр их хэмжээний овг аймагуд нэгдчихсэн юм бэ? Ойролцоогоо 10 гаруй одоо Индиан одоо амгууд байсан гэж зүгээр яг бүртгэсэн байна. Нэг сайн талны үл яг энэ ч байсан гэсэн одоогийн Америкийн түүхийн одоо их сурвалжаас бид нар ярьж байгаа учраас энэ нэг зохиосон юм уу хин үзий ядсан биш угаасаа энэ өөсөв факт гэдэг утгаараа бичигдсэн зүйл байна. За ингээд тэд нар тэрийг одоо хөөе та нар одоо Мэндэрийн нут газар нутгаас цаашаа байгаад Охайо гэдэг мөрнөөс баруун тишээ манай газар нутаг энэс наашаа нэгч одоо нөгөө манайхаар ярьдаг шүү дээ цагаан ярмид таад нэгч юу гарахгүй гэдэг нэг тангаралдаг шиг Охайо мөрнөөс баруун тиш нэгч газар нутгийг өгөхгүй гэж шийдсэн баг. Индиан одоо амгууд аймгийн дайчд. Тэгтэл зөрүүлээд нөгөөдөл нь бас ингээд өөрсдийг нь алсан учраас зөрүүлээд өшиг авч. За ингээд одоо яг 1782 онд одоо Гнаден Хьютен гэдэг нэг газар одоо дуйлент үйл явдал болсон нь Пенсильваниас ирсэн зэвсгэлсэн суурьшигч гэж нэрлэхэд байгаа. Юу гэхээр шүү дээ милишиа гэж ярьдаг. Энэ бол яг арми болон солжер гэсэн үг биш. Цэрэг, айрам гэсэн үг биш. Буутай иргэд гэсэн утгатай. За Пенсильвани зэвсгэлсэн одоо милишиа буюу одоо зэвсгэлсэн суурьшигчид Христэд итгэдэг. Бүр Христ дагаар орцсон одоо 92, 96 одоо эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг хятсан. За чи өөрөө ер нь бол төсөөлөх байх. Болчууд жишээлбэл одоо юу гэдэг Христийн шашинд болчлолын дээрлэх зүйлүүдэд Христийн шашинд итгэгч бол тэрийг ямар хэмжээнд авч үздэг? Яг Христийн шашинд итгэгч бол болох боломжгүй. Өөр шашных бол болох боломжтой гэж өөрсдийн сургаалт байгаа зү тийм байгаа. Тэгээд гол нь энэ дээр яагаад тэр Христ гэдэг дээр их акцент өгж байгаа гэхээр тийм хүмүүсийг үрд хядаж гисэн гэсэн. Тэр энэ бол ерөөсөө тэр шашин машин үзэл одоо морал гэдэг чинь яс суртахууны тухайх асуудал биш байхгүй. Энэ зүгээр амьд үлдэх үү юу? Чи юу би юу гэдэг л асуудал гэсэн байна. Ромын паблон хол байгаа шүү дээ. Уугуул Америкчууд бас буцаагаад зөрүүлээд хариу авсан. Аль талаас хэдэн зуун хүн амиар алдаад ирэхээр чи ингээд асуудал ингээд овоорч эхэлсэн гэсэн байна. За ингээд одоо энэ асуудлыг одоо юу энэс гачдаггүй юм нэг одоо лүп гэдэг чинь тэр тийм нүхлийн одоо нүхэн дунчаад нөхөө ухаж байгаа шиг юм болж байгаа гэсэн. Тэгээд ингээд энэ бүс нутагт эмх журам аюулгүй суурьшлийн бүс болгохыг ер нь шатуу шийдсэн Америк нэгдсэн улсын засаг захиргаа. Тэгээд хамгийн түрүүнд одоо энийг тийм байлгажээж худалдана. Өнөөж хүн алаад дэжтэй үлгэн очихгүй шүү дээ. Хинч. Одоо тэр газар нутгийг худалж авахгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөөдөл нь энийг ямар ч гэсэн эхлээд мотхно. Тэгэхгүй бол зарахгүй тэгжээ зарахгүй л энэ бол ерөөсөө зарагдахгүй юм байна гэдэг ойлголт төрсөн гэсэн. Тэгэд бүр конгресс нүртэлтэй ингээд нэг алхам бүр ингээд урд даарч эхэлсэн. Юу гэхээр баруун хойд нутгийг аль биесээр байгуулсан. Одоо North West гэдэг территори дээр засаг захиргааны нэгж байгуулсан. Тэн дээрээ одоо газар хэмжээд газар орны судалгаа суурьшлийн тодорхой бүс журмыг тогтоосон. Өнөөдрийн нэвтрүүлгийн одоо ивент итгэгчээр одоо энэ одоо Америк инженерийн цаг хугацааны аяллаар аялуулж байгаа энэ боломжийг олгож байгаа. Ногоо ирээдүйг хөгжүүлэх MMS компани та бүхэнтэй мэдчилж байна. Тэгээд MMS компани одоо санал болгож байгаа үйлчлэгийг та бүхэн танилцуулъя. MMS компани одоо 2022 оноос нарны цэцгэлэн үүсгүүрийн дэлхийн номер 1 болох Jinko Solar брендийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа. Энэ одоо хэрэглэгчийн олон талт хэрэгцээ нийцүүлсэн нарны эрчим хүчний иж бүрэн шийдлүүдийг санал болгодог. За нарны эрчим хүчийг өөрийнхөө иргэшээлдээ байлгах гэж бодож байгаа бол та нарын сонголтууд бол MMS гэдэг компани байх нь байна. Jinko Solar нь
одоо хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий tier 1 гэж хэлдэг. Одоо tier гэдэг чинь одоо тавцсан гэсэн үг л дээ. Нэгдүгээр зэрэглэлийн гэсэн санаа ер нь бол одоо first class шиг нарны хавтанг эрчим хүч хуурах, хоримтлуулах, системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа. Одоо эн чинь хоримтлуулаад, хадгалаад, нөөцлж байгаа гэсэн 3 систем байгаа шүү дээ. Энийг бүгдийг нэг бандалтад нэг болгоцсон гэсэн. Тэгээ энэ анхны үйлдвэр бөгөөд одоо 2022 оны эхний хагаст Santera болон San Giga нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлжээ. За одоо тэр зах зээлд нийлүүлсэн, нэвтрүүлсэн тэр бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютороор нь MMS компани ажиллаж байгаа бөгөөд тэдний Facebook хуудас нь MMS Green Building нэртэй. Одоо та бүхэн одоо Facebook-оор ороод MMS Green Building гэх юм бол пэйж хуудас нь гарч ирэх гэсэн үг. Мэдээж хэрэг хэрвээ утсаар холбогдоод ямар нэгэн байдлаар мэдээлэл авах шаардлагатай гэж үзэх юм бол 7711 1999 гэсэн дугаараар залгаад илүү дэлгэрэнгүй тодруулаарай. Ямар ч байсан гэсэн миний мэдхээр бол нарны одоо энэ зай хороогоор энэ хадгалтын зүйл бол хөдөө ингээд очдөг штэ. Тэгэхээр ингээд айлын гадаа ингээд нарны панел үждэгтэй ингээд хавтан. Тэгээд тэрнээс тог татч оруулж ирээд гэртээ батарейт гэдэг байхгүй. Батарей гэдэг нь нөгөө нэг бидний тэр аккумулятор шиг юм үздэг. Тэгсэн аккумулятороос салгаад тэнд нэг юм малчин гэдэг нэг юм хөргөчөө тэгээд зураг тавьж асаадаг байхгүй. За тэгвэл энэ бүгдийн олон тийм утас муц гэхгүйгээр нэг бандл болгоод нэг байдлаар шийдсэн гэсэн үг. Хөвтэй юм байна. За ийм л одоо үтгэх үйлчлэгийг санал болгож байгаа MMS гэдэг компани бид хоёрын одоо өнөөдрийн нэвтрүүлгийг ивент тэтгэж байна. За ингээд цаашаа явъя. Ерөн зүгээр жоохон нухаж яриад байгаа болохоор энэ нэвтрүүлэг хоёр тасрах юм байна гэж зүгээр бодол төрж байна л да. Яагаад тэгэхээр би яагаад хүмүүс ингээд нөгөө Америк индианчуудад хоорондоо ингээд байлтцсан гэж бодоод идэх байхгүй. Тэгэл ингээд нэг нь ялцсан юм чинь тэгэл ойлгомжтой. Гэтэ энд нөгөө нэг цаана байгаа шалтгаан үр дагавруудыг ярьж өгчээж илүү зэгцтэй бөгөөд бүрэн бүтэн ойлголттой болох хэрэгтэй. Би тэрийг ярьж өгч байгаа гэж ойлгоорой. За ингээд одоо зөрүүлээд одоо баруун хойд нутаг гэд бүр нэрлээд тэндээ одоо захирагч маграгч томилсон гэсэн үг гоо төсөв мөстэй болгоод засаг захираа нэгжид хуваагаад конгресс баталсан. За тэгвэл конгресс баталсан юм чинь бүгдээр нь тусагдаг чинь парламентын засаглалтай гэсэн. Парламент ямар хууль гаргав тэрийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлнэ. За инхээр өгөхээр Америк талаасаа тийм болж итэл 13 мужид талаас юм болж итэл нөгөө талдаа Mohawk гэдэг шүү дээ тийм. Одоо удирдагч Жозеф Брентийн удирдлагаар Унгул овг аймагуд нэгдээд Омог аймагуд нэгдээд баруун хойдын холбоо буюу конфедерац гэдгийг байгуулсан. Буцаагаад бид бас тийм 13 мужид нийлээд ийм улс болж бол бид нар ч гэсэн улс болно гэсэн үг байхгүй. Тэгээд тэд ерөөсөө Америк нэгдсэн улсын Америкуудын одоо колоничлогоос санал болгосон гэрээг бүгдийг одоо айнуулдаг шүү дээ. Хүчинг болгосон. Шинэ суурьшлын төлөвлөгөөг шууд эрс эсэргүүцсэн. Эдгээр омгууд болохоор одоо Америк нэгдсэн улсын суурьшлын хил шугамыг Ohio мөрнөөр тогтооно. Энээс наашаа нэг ч алхам цөм газар өгөхгүйгээр алдсан гэж шийдсэн байна. Энд нэг асуулт надад гараад. Яагаад урд нэгдэж яахгүй? Яагаад заавал энэ бараг л хамарт ус тулахаар нэг арга хэмжээ авдаг гэдэг шиг яагаад энэ цаг мөч хүртэл ингэ тулгацсан юм бэ? Харин би болохоор энийг яг өөрөөс ч асуумаар байна. Яагаад тэгэхээр эдгэрт тийм байгалийн ер нь одоо юу гэмдэ нөгөө нэг нохоод хамартаа хүрхээр ус чаддаг үгийг яриад байна л да. Тэгтэл би бол яг уул нэрийг асуух юм. Яагаад тэгэхээр яагаад эднэр өнөөх хүртэл ингэж нэгдээгүй юм бэ гэдэг талаас нь би ерөөсөө харж байгаагүй байхгүй. Тэгээ би өнөөдөр бүр онцгойлон одоо чамтай ярих гэдэг шалтгаан тэр үг олгоос нь мэдээлэл авах гэдэг. Манай сонсогч нар ярьж өгч тэр тэдний нөхцөл байдлыг нөгөө талдаа ямар байсан. Би уусаар гайхаад байсан. Африк төв, Америк төв. Энэ олон төв дотроос яагаад энэ заавал хөгжлөөр арай нэг сул дорой. Эсвэл юм удаан явсан юм уу? Юуны учраас ингэж ийм колоничлогчдын одоо боолчлол дарангуйлалт ингэж олон зуун жилээр байх. Тэгээ хүн амууд нь одоо боолчлогдох, устгах ийм шалтгаан байсан болоо яг энд бүр гайхаад байдаг гэсэн. За яг Америкийн нэгдсэн улсын Америкийн индианчуудын хувьд бол их сонирхолтой юм байд юм байлаа. Нэгдүгээрт энэ төв энэ уугуул иргэд бусад төвтэй харьцуулбал хамгийн сүүлд иргэд нь одоо суурьшиж ирсэн гэсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр хөгжил нь мэдээж яг энэ хэмжээгээр ухарна гэсэн үг бусад төвцтэй харьцуулахад. За нөгөө нэг одоо хүн Африкийн одоо баруун урд хэсгээс үүссэн гэж үзэх юм бол ингээд тарж яваад хамгийн сүүлд очисон төв нь энэ бол тарах гэдэг зүг. За дараагийн нэг шалтгаан их сонирх. За энэ баг бүгд мэдчихэж байгаа.
Америк төвд улаан будаа ургадаг. Улаан будаа л яг хүний үндсэн хэрэгцээ, хоол, хүнс, эрч хүч, тэнхээ бол өгдөг зүйл. Тэгтэл улаан будаа ургадаг. Тэн дээрээс уугуул иргэд юу ийддэг гэсэн эрдэн шиш, төмс, за улаан лойл, хулуу гэх мэт одоо энэ бол ард иргэдэд одоо нэг хүч тамир тэнхээ өгөхөд бол тийм хангалттай хүнсний нэрсэд орж чагсаалтанд бол ордгүй юм байна. Протеин багтаа гэсэн үг. Нэг цардуул гэдэг яг хичнээн одоо өнөөдөр юу биеинд муу инэтэрэ гэж ярьдаг ч гэсэн яг үндэ хэлэхэд энд бол хүнд бол маш их хүч тамир өгдөг. Глюкоз чинь задраад нүрс ус задарч нэг хүнд маш их хүч тэнхээ өгдөг шүү дээ. Яг энэ утгаараа бол одоо хоолны одоо нэр төрөл одоо хэлгээ. Хоолных нь хоол идж байгаа хоолных нь бүтцэн өөр байсан гэсэн үг. Тий, бүтцэн өөр. Тэгэхээр энийгээ дагаад нэг цардуул байхгүй болоод ч юм уу нүрс ус байхгүй болоод ч гэдэг юм уу. Хүч тэнхээ айгүй юм. Тэгвэл тархалдаггүй байл тарах нь бас нэг талаараа. За ер нь бол тэгдэг. Одоо эдэн шиштэй талах идгээд л яриад байдаг. Кето хоол барьж байгаа хүмүүс чи ер нь бол улаан будааг ер нь эдэн шишээр л орлуулад байдаг. За кето хоол идж байгаа хүмүүс одоо уугуул индианчууд гэж ойлгож болох нь тий баг. За баараг л тэр хоолны нэр төрлөөр хоолдог гэдэг. За бас дахиад нэг сонь зүйл нэг бол ямаа, хонь байхгүй. За тэр дундаа адуу байхгүй. Адуу байхгүй болоод ирэхээр тэрэг байхгүй, хөллөх тэрэг байхгүй. Тэрэг байхгүй болохоор дугуй үсэг байхгүй. Тэгтэл дугуй гэдэг зүйл чи хүн төрлөختний хамгийн том нээлтүүдийн нэг байж байгаа. Дугуй үсэх шалтгаан бий байгаагүй байна. Дугуйны шаардлага байхгүйсэн мэл тарах гэдэг шүү дээ тий. Амттаас юу байсан гэвэл ламаг өрөөс бизон гэдэг зэрлэг өхөр өгдөө шүү дээ. Тийм л байсан. За одоо ламаг өрөөсийг тий ба ламаг өрөөсийг бол яана гэж байхгүй шүү дээ. Одоо унлаганд ачлаханд бол ашиглана гэж бол байхгүй. Нуруу муутай. За бизон бол мэдээж зэрлэг амтэн тэр бол ойлгомжтой болох. Тэр чин дугуй үүсэхгүй болохоор чин тэгээд одоо тийм хурд байхгүй болохоор чин тэгээд гурил тээрэнд хэлгэрээс бүх аюу бол юм хойш болгоно шүү дээ. Хамаг юм хойш ухраад явчихна л гэсэн үг. Тэдний муудаач биш байгаад байгаа байхгүй. Ер нь тухайн орон нутгийн онцлог нь болж таарах гэдэг л. За гурав дахь нэг шалтгаан нь бол за Евраз төв бол зүүнээс баруун одоо манайхаас л ингээл уртаашаа үргэд одоо сунаж тогтсон байгаа шүү дээ. Зүүн баруун гэнэ үү эсвэл баруунаас зүүн гэнэ үү хамаа. Тэгтэл өмнөд хойд Америк урдаасаа хойшоо сунаж тогтсон байгаа. Зүгээр урдаасаа хойш биш. Хөндлөн босоо юм биш. Хөндлөн босоо тий. Юу л Америк төв бол босоо байрлалтай. Нүүд нь хөвтэй байрлал. Тэгэхээр босоо байрлалтай байгаа нөхцөлд уур амьсгалын бүх бүсэд хамаарч байгаа. За. Уур амьсгалын бүх бүсэд хамаарад ирэхээр нөгөө нэг за зарим хэсэг нь ширэнгэн ойтой, зарим халуун орны нөгөө ширэнгэн ойтой, зарим нь саванатай. За тэгэл цүлгээл ерөөсөө нэгнээсээ нөгөө рүү дамжиж явах баг болцоо баг. Тэгтэл Евраз төв яадаг. За цаг уурын нэг хідэн бүсэл байрладаг. За нэг хятад бол жишээл англиас нэг цаг уураар бол айхтар ялгаа бол тэнд бол байхгүй байхгүй. Тэгээд ирэхээр Америкийн хувьд тэгэхээр яах вэ? Би ширэнгэн ойд Амазоны ширэнгэн ойд амьдарч байгаа юм бол надад бол Мексикт тарж ургуулж байгаа ургамал бол миний идж байгаа шал ондоо учраас нэг тэрийг эзэлж авах сонирхол надад бол төрөхгүй. Тийм учраас энэ овог аймагуд нэгдэх процесс ер нь бол маш удаан ажралтай. Ер нь сонирхол тэр үед яг тухайн мөчөд бол баг байгаагүй. Газар зүүн байршлууч тэр нь боломжгүй байсан байгаа байхгүй. Одоо чиний идж байгаа гажиг зүйлийг бол би идэх сонирхолгүй байна шүү дээ. Гэхдээ миний идчихсэн гажиг зүйлийг бол чи идэх сонирхол яг бол чи өөртөө хаппи байгаа юм чинь. Айгу ингээнээр. Тэг би одоо тэр нэг ургамал ногоондоо дасцсан учраас би тэгээд цүлд очиад би ширэнгэн ойд амьдарч ирсэн цүлд очиж амьдрах надад сонирхол байна. Цүлийн гөрүүлээд идэх нэг сонирхол муухай харагдана. Юм сони юм би яад юм. Дээрээс нь одоо би жишээлбэл ширэнгэн ойг даваад өмнөд Америк руу явах баг болцоо. Сонирхолж байх. Дээрээс нь Миссисипигийн тэр олон урсгал голыг одоо давж яваад ах ер нь хэрэг вэ нүч гэж бодогдохоор байна. Тэгэхээр болж яхад тэндээс сайхан байсан биш үү? Тэр болохоор нэгдэх процессууд ер нь бол баг газар зүүн байршлаас хамаараад ер нь баг болцоог гэсэн байгаа байхгүй. За баярлалаа. За байж байгаа уучлаарай дахиад нэг юм хэлчихээд яг европчуудыг ирэх үед за индианчуудын хамгийн том овог аймагуд бол Инке, Ацтек, Майянууд бол яг хүн төрлөختний бол хүрэл зэвсгийн үеийн хөгжилтэй байсан байгаа. Чулуун зэвсгэрөө биш төмөр зэвсгэрөө арай хараахан хурж очиаг байсан үе байгаа байхгүй. Тэгэхээр одоо маш өндөр хөгжилтэй буу зэвсэг дайр идэр гаргацсан байсан европчууд хүрэл зэвсгийн үеийн ард иргэдтэй нүр тулсан байна гэсэн. Энэ бол хүч тэнцвэргүй тулаан эндээс үүссэн байх болцоод байгаа даа. Тэгвэл арчих нь бол тодорхой л тийм тодорхой.
За баярлалаа. Тэгэхээр би одоо ингээд нөгөө байлдагч хоёр талын яг язгуур одоо юу гэдгийг үндсэн нөхцөл байдлыг бас тайлбарлаж ойлгуулж өгсөн дууламсранд баярлалаа. Тэгээд одоо манай сонсогч нар бас хүч тэнцвэргүй гэдгийг бид нар бүгд мэднэ. Гэхдээ яагаад гэдгийг нь одоо бид аюу сайн детальны ярьлаа шүү дээ, тийм. За одоо иймэрхүү асуудлаас болоод ямар ч байсан одоо дайн эхлэхээр болсон. За ямар ч байсан газар нутгаа өгөхгүй гэсэн нөгөөт нь тэрийг манай газар нутаг гэж зарлаад дайт харуулсан гэсэн. За ингээд 1789 одоо 89 оны 4-р сард Америкийн нэгдсэн улсын анхны эрхлэгчээр тангар өргөсөн Жорж Вашингтон эхний бүрэн эрхийн хугацаанд хастаа хамгийн олон тооны хорилттой тулгарсан эрхлэгчнэр нэгт тооцогддог. Нийт ерөөсөө анхны эрхлэгч бол ингээл бүх юм аягүй сайхан ингээд явцсан Америк байгуулагч гэж хүмүүс боддог штеп. Сорилт дундаас хамгийн амин тулсан нь бол мэдээж хэрэг улс үндэстний өр. Тэгээ засгийн газарт үсчихсэн улс төрийн талцал. За одоо би талцлыг яагаад хэлдэг гэхээр Америк ч гэсэндээ өөрийн зовлон тулсан. Одоо манай улс төр чинь ингээл хэд хэдэн тал болол өөрөөсдийн гэсэн хүмүүсээ томилол явж байгаа штэ. Энэ үйл явдал энэ дайнд ч гэсэн нөлөөлсөн гэсэн. За яг ингэ байж тал дээрэс нэмээд баруун одоо хойд өдөг газар нутгийн одоо территори гэж хэлдэг тэр газар нутгийг одоо болж байгаа энэ уугуул индианчууд одоо Америкийн уугуул омгонгуудтай хийж байгаа дайн одоо шинээр бий болж байгаа шинэ проблем гэсэн. Одоо Вашингтон уугуул Америкчуудтай шударгаар ёс журамтай харьцах хүсэлтэй байгааг мэддэхийн зэрэгцээ одоо өөрийнх нь шинэхэн байгуулагдсан бүгд найрах одоо парламент засаглалтай одоо Америк нэгдсэн улсын аюулгүй байдал буюу аюулгүй байдлын юу гэж зүгээр газар нутгаа тэлнэ гэж үздэг. Энийг хөндөссөн ямар ч саад бэрхшээлтэй бид хатуу бөгөөд халз тулгарна гэдгээ бас илэрхийлсэн. Наач их сонирхолтой юм. Газар нутгаа тэлнэ гэчээд уугуул иргэдтэй сайхан харилцаатай байна гэдэж байх боломжтой. Үгүй яг хөө тэгэл одоо ойлголцсон л гэсэн үг байхгүй санаа. Тий. Гэтэ нэг юм байгаа юм. Одоо яг би энэ дээр нэг жижигхэн өгүүлбэр бас нэмэх хэрэгтэй байна. Энэ би хүчтэйгийнхэн зөв буруу талаас нь ярьж байгаа юм биш. Би шудраг одоо байх тухай бол бүр яриад хэрэггүй шүү дээ. Энэ геополитик дээр хизээ ер нь геополитик дээр шудраг гэж юм байсан. Хүчтэй нийддэг хорвоо гэд бүр ингээд реал политик гэд нэрлэдэг байхгүй юу. Тэгэхээр энийг нэг юм ёс журам гэдэг зүйлийг ярих бол өөрөө илүү болчдөг юм дээр. Гэхдээ тэн дээр ухаантай байх нь өөрөө илүү амжилттай амьд үлдэхийн давуу тал болдог тал гэсэн үг байхгүй юу. Жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын одоо энэ газар нутаг шүү дээ. Баруунаас зүүн гэдэг ингээд энэ газар нутгийг бүтэн өөрийн болгож авах нь Америкийн нэгдсэн улсын бүр яг survival instinct гэж хэлдэг шүү дээ. Амьд үлдэхийн зүүн совин байсан байхгүй. Ийм учраас энэ газар нутгтыг бүтэн авангуудаа энэ газар нутг төр ямар нэгэн дайн хийхгүй байх нь номерын зорилго болсон байхгүй. Ингээд хөгжиж штэ чинь. А тэгтээ эдний 13 муж ус анх үүсэхдээ анхныхаа стратегийн зорилттой тавихтаа бид энэ дотор багтахаа боллоо тэлэх хэвээр. Тэлхийн тулд яах юм? Тэрийг зарах хэвээр. Зараад өрөөд арахгүй бол бид өөрсдөө өрөнд унаад ус байхгүй болно гэд. За тэрнийхэн золиосонд нь тэр дэ эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Энэ дээр би тэдний зөв буруу гэж огт ярмааргүй. Гэхдээ нөхцөл байдлыг бол тайлбарлахад бол зөв. Тэрнээс энэ дээр чи ингэсэн гэж ярих юм бол айгу буруу болно гэсэн. За ингээд одоо энэ шиг үйл явдсан дунд байхгүй болсон эртний зөндөөл олон улс байгаа учраас юу гэдэг нэгийг ялгаал нэгийг зодохчаа өөрөө айгүй юм гинэн үйл болж байгаа. За ингээд одоо газар нутгийг маань тэлэхэд одоо саад болсон ямар ч зүйлтэй бид тэмцэнэ гэдгээ илэрхийлээд дээрэс нэмээд засгийн газарт маш хүчтэй газрын аймагчдын бүр эвсэл холбоодууд мөнгө төгрөгөд төлөөд ороод ирсэн лобби дижсэн гэсэн. За тэгэхээр манай өнөөдрийн засгийн захиргааг ингээд ярих юм бол яал тэрний лоббид орчлоод үед бүх ертөнцид бүр хаач байдаг зүйл байна. За энэ холбооны гишүүдийн нэг болох тийм түүний засгийн газрынх нь одоо дайны сайд хэлдэг юм да одоо Minister of War гэж хэлдэг. Дайны сайд бол Henry Knox гэж нэг. Тэр бол Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг нин даруй яаралтай шийдвэртэй арга хэмжээ авахыг байнга шахаж шаардаж байна. Кабинетийн чинь нэг гишүүн тэрийг ярьж байна. Тэр нь яж хат дайны сайд. Тэгээ газрын 8-ачдын санаа зовж байгаа гол асуудал болохоор баруун хойд нутагт өрнөж байгаа хүч хэрхийлэл тэдний хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Тэгээ шууд холбоотой. За ингээ 1789 онд тэр чинь мөнгө олох гэдэг нь шүү дээ. Асуудлын гол нь. Тэрийгээ болохоор тусгаар тогтнол янз янзын нэрээр нэрлэж болно. Хучиж янз янзын гой хувцаар ингээ дээлийн өнгөөр сольж болно. Гэхдээ цаад өнгөн бие нь бол өөр зүйл. 1789 онд Америкийн засгийн газрын одоо уугуул авг аймагуудтай газар нутагт тэдэнд бууж өгөх гэрээнд гар үс зуруулахаар хамгийн сүүлчийн тулгын шаардлагатай байсан. Та нар энэ дээр зур тэгвэл бид одоо та бүхэнтэй инх тайвнаар зэрэгсэн орши. Мэдээч хэрэг нөгөөдөл нүггүй гэсэн. За ингээд
одоо Форт Хармор гэж болж байгаа. Фортд чинь бэхлэлт гэсэн үг. Тэгээ Харморын бэхлэлтэх хилцээрийн хамгийн хүчрхэг одоо хэрэлцээлд орсон одоо 10 гаруй одоо уугуул омгийнхны хүчтэй хамгийн одоо хүчтэй омгууд нь бүгд энийг бойкотлсон. Ингээд 1790 онд ямар ч цаашаа нэг одоо үгүй хилцээх одоо хилцээр одоо шат дуслаа гэж үзсэн. Тэгээд 1790 онд энэ зуны улиралд Вашингтон цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Америк нэгдсэн улсын айрамд залхаан цэрлүүлэх ажиллагаа явуулж уугуул Америкчүүдийн довтлогоог айлгаж эхлээд сүр үзүүлж зогсоох агшаах ийм цэргийн ажиллагаа байсан гэж нэрлэдэг. Тэрнээс шууд эзлээд хятад бас гээгүй. Зүгээр айлгачих тэгээ надад ч өөрсдөө зайлна гэсэн байна. За ингээд энэ бол бодит байдал дээр халдлага явуулах шууд халдлага явуулах тушаал байсан. Энэхүү ажиллагааг удирдах үүргийг Brevet бригадийн генерал Жозеф Хармор хүлээж авсан. За Brevet гэдэг нь юу гэсэн үг? Тэгэхээр Brevet бол яг цэргийн байнгын одоо армийн генерал гэсэн үг биш юм. Тухайн үүрэг зориулсан генерал гэсэн үг. Тэгэхээр төр одоо үүдийн төр үүрэг гүйцэтгэдэг гэдэг шиг төр бригадийн генерал гэсэн санаа. Яагаад тэгэхээр тэр одоо тухайн цагтаа бол Жорж Вашингтоныг дагаж одоо Valley Forge дах одоо цэргийн ажиллагаанд оролцсон Америкийн нэгдсэн улсын армийн одоо байгаа одоо бие бүрэлдэхүүн дотор хамгийн өндөр цолтой цэргийн цолтой офицер байсан. Гэхдээ Харморыг архин толгой мэдүүлсэн ер нь архинд их дуртай гэсэн явган яриа бол маш нийтээр тархацсан байсан гэсэн. Тэгээ цэргүүдээ ядж яхад өөрөө Хармор Европ загварын байлдааны арга ажиллагааны барил буюу жагсаалаар хайрцаглаж явах. Одоо баруун зүүн тийш иргэх гэдэг нэг юм одоо параданд явж байгаа юм шигээр байлгахыг маш их хайрцагладаг тийм одоо тийм эмх зэгцэд дуртай маягаар цэрэг арми удирдах тийм сонирхолтой юм байсан. Наадсахын жишээл ингээд хайрцлаа явж штэ. Баруун тийш ихэд бүгдээрээ баруун тийш ирэхгүй. Ингэж дагаж ирэхдэг ч юм нэг нугас шиг хаалганы нугас шиг ирэх ёстой гэдэг ийм дасгал одоо сургалтыг маш хийлгдэг. Одоо цэргийн хуаран дээр. Энэ нь одоо энэ хязгаар бүс нутагтай уул хаданд байлдаж байгаа одоо тийм одоо дайны арга барилж партизаны дайнд бол ямар ч хэрэггүй зүйл юм байхгүй. Тэгээд дээр нь нэмээд одоо түүний одоо айрамд ирсэн цэргийн тоо маш цөөхөн байсан. Яагаад гэдгийг нэг сонирхолтой. Америкчууд колони засгийн засаг захиргааны үеэс эхлээд британчуудаас маш британчуудыг үзий яддаг. Британчууд болохоор байнгын арим буюу цалинтай full time гэдэг л чинь бүтэн цагийн ажилтай цалинтай мэрэгчийн цэргүүдээс бүрдсэн айрмаар тэднийг удирддаг гэсэн байна. Ийм учраас тэднэрт их сэжиглэнгүй ханддаг. Сэжиглэнгүй ханддаг учраас яадаг байсан бэ гэхээр тэдний дургу зүйлийг өөрийнхөө эд эсэндээ шингээх хүсэхгүй муухай гэж үздэг. Энд дээр гоё юм болж байна. Яагаад тэгвэл Америкийн нэгдсэн улс тусгаар тогтсон бэ гэдэг асуудал. Америкийн нэгдсэн улсын колони 13 мужи дотор британчууд энэ газар нутгийг хамгаалахын тулд байнгын армиа байрлуулж байсан. Байнгын армиа байрлуулах зардал нь өндөр байгаадсан байхгүй. Тэгэхээр нь татвар нэмсэн байхгүй. Татвар нэмэхдээ зүгээр эдний аюулгүй байдал security гэж хэлдэг шүү дээ. Инх тайван байдлыг нь хамгаалах зорилгоор тэд хүмүүсийн цэрэг татлах хоолундыг өг гэж татвар нэмсэн байхгүй. Тэгэхэд тухайн үед Лондон болон Британий өөр колонд байсан хүн хэдэн төгрөгийн татвар төлдөг гэсэн гэж үзэн зүгээр жишээлээ. Сард юм уу сардаа ч юм уу жилдээ ч юм уу нэг тоо хэлээ л та. 10-аас 1-ээс 10 гэж үзье. Хэдэн төгрөгийн татвар төлдөг байсан бол гэж бодчих чи ер нь зүгээр. За нэг 5 паунд байж. За яг жилдээ ч юм уу 5 гэсэн тийм. Британи одоо энэ Английн 13 колонд одоо колони иргэн нэг ч хүрэхгүй баг 1 паунд ч өгдөг байсан. Арай ч хүрэхгүй. Тэгэд тэрийгэ татвар өндөргээд тусгаар тогтсон хүмүүс байхгүй юу? А тэгэхэд Лондонд байгаа ч юм уу одоо юу гэдэг өөр Британий Ямайкт байгаа худалдаачин 8 ч ажиллагч хүн бол 8-ыг төлдөг гэсэн байна. За одоо эндээс Америкчууд яагаад ингэж буун дотвортой байдаг шалтгаан гарч байна. Америк нэгдсэн улсын үндсэн тусгаар тогтнолын суурь тулгын чулуу бол буухгүй. Тийм учраас өнөөдөр ингэ буутай байх гэдэг үзээд идэг шүү дээ эдэр чинь. Одоо ингээл юу ингээл маасаар нь бууж байгаад эдрийг 20-ч морьч гэл хүмүүс ярддаг шүү дээ. Тэг яагаад 20 тэгвэл хүмүүс гайхдаг шүү дээ. Америкчууд буутай байсан учраас британчуудыг ялсан байхгүй юу. Тийм болохоор энэ бол манай тусгаар тогтнолын бэлэг тэмдэг. Одоо манайс нь манай тусгаар тогтнол эрх чөлөөний бэлэг тэмдэг бол морь гэдэг үстэй. Тэрэн шиг адуу минь гэл яг тэрэн шиг буунах байхгүй. Тийм болохоор буутай байна гэдэг бол хамгаалтад эрх чөлөөнийх нь мэдрэмжийнх нь нэг бүр салшгүй хэсэг байхгүй. Энийг дээр нэмээд тэр нөгөө нэг Америкчууд юм төгсчтэй нэг лобби хийдэг групп мөр байгаа шүү дээ. Тэрүүгээрээ бүр ингээд энэгээр нотлоод бүр ингээд хатсан. Тийм ч учраас маш их олон тооны одоо сүүлийн хүн алхаа болоод алх хүн дууссан шүү дээ. Одоо Солонгосууд Вьетнамтай байлцаар нөгөө кинон дэр гардаг шиг би ярьж байгаа шүү. Тэгээ нөгөө зомбинууд алдаг болж байгаа шүү дээ. Энд чинь
мууны үйлдвэрлэгч компаниудын лобби байхгүй юу. За тэгэхээр яасан бэ гэхээр байнгын арим дургуулсан байна. Ингээд тэнгууд одоо энэ тэгвэл одоо энэ хойд индианчуудад байлдах арим байсан гэсэн үг. Гэхдээ одоо англичууд төсөв мөнгөнд гаргаад цэргийг байлгадаг гэсэн бол одоо төсөнд байхгүй болчихоор тэр цэрэг ер нь одоо ямар байсан байх вэ гэж нилээн сул дорой ер нь хүнийг яаж бүрдүүлсэн юм болоо. Тэгээ мөнгөгүй болохоор түрүүний яг хэлсэн шиг бослог хөдөлгөөн гарсан л бол таарах гэдэг. Тэгэхээр хүн юу хинээс бүрдсэн юм болоо тий. Тэгээ одоо ямар сандаа эдгээр чинь дотор багтчихинхэ болонгуудаа тэр баруун хойд газар нутгийг эзлэх болно шүү дээ. Тэгвэл хин нэг явуулах болно доо. Байлдахын тулд цалин байхгүй. Тэнгүүд газар өгнө. Янз янзын амлалтууд өгөөд хүмүүс цуглуулсан байна. За тэнд нь голдуу ажил амьдралтай хүн тийш явж индиануудад байлдах хүсэл байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг бол одоо үгүй маш богинохон хугацаанд одоо үгүй карьер хийх ч юм уу сонирхолтой, мөнгө олох сонирхолтой, ажил аз ууд адал явдал хайсан залуучууд. Амьдралаа төхнүүлж чадаагүй хүмүүс байна. Нэг бол бүр одоо хин ч хэрэггүй болцсон өвөнөр явсан байгаа байхгүй юу? Анхны армийн бүрэлдэхүүн. За ингээд байнгын армийн одоо эрхчлөөг одоо ингээд одоо тунхаглаад явсан. Ойролцоогоор нэг одоо 13 колони даяараа нэг л явган цэргийн хороотой байхыг зөвшөөрсөн байна. Тэгээд тэрний төсвийг баталж өгсөн. Тэр хороо чинь тэндээ барилж байгаа болохоос ийшээ байлдахгүй. Тэгэхээр тэндээс нэг цөөн хэдэн цэргийг саналаар нь авч яваад дээр нэмээд хүмүүс цугласан бол харж байгаа. Тэгэхээр яг энэ мөчөд 1790 онд штэ. Одоо Америкт даяараа байнгын хүнтэй айрмгал 700 цэрэг байсан л бол тарах гэдэг гэсэн. Бусд нь дандаа гэртээ буутаа хүмүүс байсан гэсэн. Ийм болохоор нөгөө милишиа гэж нэрлэдэг. Одоо ингээд одоо нөгөө нэг генерал Хармар ч одоо ингээд удирдсан зэргийн дийлэх хүч нь Кентаки, Пенсильвани мужаас татагдж ирсэн, зэвсгэлсэн одоо шинээр сурагч нар байсан гэсэн. Яасан бэ гэхээр та нар гавья байгуул энэ газар нутагт та нарт тэдэн гаа газар өгнө л гэсэн л зорилт 8 таахгүй. Дээрээс нь тэр хөдний хүмүүсийн дийлэх нь үгүй ямар ч тийм бүр хад уудлаар байлдах тийм бодлого төсөөлж зүгээр л замчсан аз хийгээл амьд үлдүүлэлтэд ин газар олно гэсэн юм л. Дээр нэмээд одоо үгүй энэ дайны аюулыг мэдхгүй зүгээр л энэ нэг юм хэдэн одоо үгүй чиний нөгөө хэлдгээр харьцангуй дай юм чинь хэдэн нэг юм жүнгөлд байгаа самгчингуудыг буудаж ална гэдэг шиг маягаар тийм мэдрэмжтэй очицгоос. Ер нь ингээд наадах чи төсөөлөхөр за ер нь тухайн давхаргынхаа нэлээд тийм ядуу мөнгө хайх олгосон эсвэл газар нутаг та болох гэсэн хүмүүс очиж байгаа бол энэ гутал хувцс ер нь тэр аян данд явж байгаа хүмүүсийн ер нь хэр хангалттай байсан юм бол. За нийгмийн ерөнхийдөө гологдол хэсэг явж байгаа. Тэгэхээр тэр өөрөө хувц өнөргүй байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө айрам энд та нарт өдөрт 3 хоол өгнө, гутал өгнө гэж цэрэг цуглуулдаг сайн мэдхүү. Хятадын иргэний дайны үед ялангуяа одоо 1910 20-ад оны үед тэг цэрэг цуглуулдаг байсан шүү дээ. Өдөрт 2 мантуу өгнө, гутал хувцаар хангана гэж цэрэг цуглуулдаг байсан. Яг тэрний шиг л үйл явдал болсон гэсэн. Энэ одоо эхний довтлогоо буюу дайралтнууд хэддүгээр сард болж байгаа юм. Эн чин яг төлөвлөгөөнийхөө дагуу 2 дултан болж байгаа байхгүй. Эхнийх нь бол хавар эхэлж байгаа. Тэгэхээр хавар эхлэх гэж явсаар байгаа нэлээд сунжирна л да. Би энэ дээр нэг зүйлийг хэлэх гэсэн юу гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо энэ үүсэл одоо тэр эрх чөлөөний мэдрэмж энэ төр монголчууд их төстэй. Бид нар яг байнгын арим байгаагүй мөртлөө байнгын аримтай шиг байдаг гэсэн. Яагаад тэгэхээр цуглуулахар цугларчдаг ирчүүд. Яг айрам гэхэр 15-ны цагдаа магтагаад нэг хэдхэн хүмүүс л байждаг. Яг одоо нэг 11 онд бид нар тусгаар технологид хөнхлээд ингээд одоо чуул таалганаа тосчдол бүгдийн буцчихжсэн шүү дээ. Яг энэ үед бол тийм байсан. Цалин өгнө. Байнгын бэлтгэлтэй угсаа морин бүгдэр юм. Тэгэхээр чинь нэг тэрийг ингээд заавал тэнд нэг юм гэрт хориод авах шаардлага байхгүйсэн байна. Тэгэхээр энийг ахуулгаараа ер нь л энэ Америкийн яг энэ хувьсгалын үеийн дараах үеийн нөхцөл байдал Монголын одоо нэг 1900 оноос хойш үйл явдлууд бол их төстэй байхгүй ирчүүдийнх нь хэв шинж. Тэгэхээр юу гэхэндээ голдуул олц хайж дайн хийнэ гэхээс биш. Мэдээч хэрэг тэрийг одоо тусгаар тогтол их ором гэдэг айгүй олон үгээр шавна штэ. За ингээд одоо генерал Хармар нэг тийм сайн бөөн төрийн уран сайханч нартай одоо өөрийн армийг удирдаад одоо Вашингтоны бэхлэлтээс умар зүгт 240 км урт сунсан голдуу ойд өндөр явсан, ойн жимээр явсан тийм замаар одоо Ких Кайонки гэж нэрлэдэг байгаа. Ких Кайонки одоо индиан нэрээр л. Тэр омгийн одоо Майами омгийн суурин газрыг эзэлж аваад тэрийг л устгахчвал
эдний бүх зүйл байхгүй л гэдэг стратегийн хамгийн ихний зорилттой тавьсан. За би энэ цаашаа нэг 5 минут юм. Тэрний өмнө одоо алтан гişүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр. Яг тэгэхээр өнөөдрийн одоо нэвтрүүлгийн ивент итгэгч манай од мөндрийн алтан гişүүд. Манай од мөндрийн алтан гişүүдийн одоо тусламжтайгаар бид энэ нэвтрүүлгүүдийг бас олон нийтэд хүргэх одоо бололцоотой болж байгаа. Тэгээд одоо од мөндрийн алтан гişүүд болохыг та бүхэн хүсэж байгаа бол Голомт банкны 30 15 15 1942 Занданхүү гэсэн одоо эзэмшигчтэй данс руу 100,000 төгрөг буюу нэг нэвтрүүлгийн 100 төгрөгөөр тооцсон 100,000 төгрөгийг шилжүүлээд утган дээрээ Facebook-ийнхаа нэрийг усныхаа дугаартаа бичээрэй. Манайхан одоо өгүүлгийг нь хараад холбогдоод та бүхнийг алтан гişүүд групптэй нэмэх болно. За ингээ баярлалаа алтан гişүүдтэй. За дээр нэмээд одоо би нэг дүгнэх бас нэг ихний хэсэг нь одоо өнгөж эхлэх гэж байгаа байхгүй дайн эхлэх гэдэг шүү дээ. За одоо тэр одоо Ки Кайонки гэж нэрлэгдээд байгаа тэр Майамигийн омгийн гол суурин газрыг эзэлж аваад тэнд байгаа бүгдийг устгахад эдгээр зайлныг тооцсон. Ерөнхийдөө энэ дайн болно гэж боддог байхгүй. Эдгээр ингээд дандалчаар цухтаана гэж бодод байсан байхгүй. Ерөөсөө цухтаахаар нь газрын эзлээд суучна. Тэгээ тэргээ хамгаалчаар тэд нар байлж хаад цаашаа яваад өгнө гэж бодож анхны одоо дайны стратеги нь гарсан гэсэн. Тэгээ тэгэн дээрээс нэмэх нь одоо Vincennes гэдэг газраас ингээд одоо армийн одоо регуляр гэж хэлдэг. Одоо цэргийн цэрэг болон одоо зэвсгэлсэн сурчлагчдаас бүрдсэн 300 орчим хүний бүрэлдэхүүнтэй 330 орчим хүний бүрэлдэхүүнтэй хамт ранк гэж хэлээд байгаа тэр генерал одоо хошуучийн удирдсан нэмэлт хүч ирэх ёстой байсан. Тэгээ 1790 оны 10 сарын 7-нд хавар эхэлсэн зүйл одоо 10 сард үргэлжлэн бэлтгэлж явсаар байгаад генерал Хармар Америк нэгдсэн улсын тусгар тогтнолын төлөөх дайнаас хойш хамгийн том цэргийн ажиллагааг эхлүүлсэн байна. 8 өдрийн аяллаа дараа түүний цэргүүд Ки Кайонки гэдэг Майамигийн суурин дээр хурж ирсэн. Хармар одоо тэр суурьнд очиход нэг торч гэдэг одоо цэргийн стратеги гэдэг. Бүгдийн шатаагаад хамгийн алгуулна. Одоо чи 10 сар болж байгаа учраас хүүтэн болж байгаа шүү дээ. Хоолгүй болно. Тэгээ хаяа явцсан. Баян аймгийн өөрсдийн тосготыг устгаад сураг болгосон. Хамгийн сонирхолтой нь Харвардын цэргүүдийг бүх үйл явдлыг бүх үеийнхэн туршид одоо Индиан болов одоо Уугуул Америкийн омгуудын заншлаатаар бүх үеийнхэн туршид дагаад хараа явжсэн. Тэд нар хизээч юу гэдэг нөгөө нэг хинч нэг жалах минь ерөөсөө гэж орхио өргүүд ярьчихсан. За ингээд одоо баруун хойдын одоо холбооны хэдэн зуун дайчид Америк нэгдсэн улсын төрөмөл халлагыг сөрөн зогсоож нэгцаахаар нэгжгсэн байсныхаа ихнийхэн дээр байна. За ингээд тэднийг одоо Майами омгийн удирдагч одоо Мих Шинкенаква буюу бяцхан яст мэлхий Little Turtle нэртэй бяцхан яст мэлхий тэгээ Шауны омгийн толгойлогч Вайперсенва одоо цэнхэр хүрэмт гэж очилтой одоо Blue Coat гэдэг. Яг тэр Blue Coat гэдэг чинь Францын армийн хувцас. Офицер хувцас. Тэгээ тэр олзолж авсан хувцас өмссөн гэсэн үг байхгүй. Тэгээ Линапагийн гэдэг омгийн удирдагч одоо Букон Гахелас гэдэг одоо 3 удирдагч тусна удирдагчсэн. Яагаад 3 удирдагч удирдажсэн бэ гэхээр 11 гаруй омгийн Индиан дайчид ирж байгаа учраас нэгдүгürt ойлголцох хэл тэр чинь бас хоорондоо нэгдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би энтэй ярихгүй чамтай бол ирнэ гэдэг иймэрхүү байд учраас 3 удирдагчтай байсан гэсэн санаа гэж. Тэгээ Уугуул Америкчууд болох одоо баруун хойдын холбоо омгийн дайчууд өөрсдийн газар нутгийн сөөм бүрийг ойлгомжтой байсан. Архангай аймгийн одоо Цэнгэр сумын малчин бол одоо тэр уулаа бол зүгээр гаргал өөрийнхөө гэршиг мэдчихэж байна. Тэгэд ийм дундуур одоо цэргүүдийг оруулж ирнэ гэдэг чинь тэгээ ер нь үхэл рүүгээ л ирж ирсэн санаа л гэсэн үг л дээ. Яг уугуул иргэдийн хувьд бол мэдээж ингээ харахад бол газар ус нь маш сайн мэддэг байсан. Тэгээ ер нь бол түрүүний хийснээр бол араас нь дагаа явж исэн гэдэг чинь нэг өрхөнд оруулах гал ер нь араас нь дагаал ажиглаад сайхан боломжийг хараад явж исэн болов уу гэж надад бодогдлоо л да. Ер нь бол ийм нутгийн гүн рүүгээ татах тусмаа л илүү аюултай бол гэсэн үг байна. Тэгэхээр тэднийг хараа явж байна гэдэг чинь угаасаа чи өшөөд гүн орох юм одоо чинь бол бодъё л доо. Хойд баазаас нь салгаж шít. Тий одоо дунд говьд байлдах нэг өөр зүгээр жишээ авч шít. Хөвсгөлд байлдах өөр, увсад байлдах бүр өөр өстэй. Тийм болохгүй. Тэгэхээр чин хүний нутагт гүний газар очихоор хүн угаасаа ингэ төгсч эхэлдэг байхгүй. Ямар ч хүн. Тэгээд тэр чин өөрөө тэднийх нь хувьд бол үжээ ингэ байлдах морал унтсан гэсэн санаа авч байгаа. Тэгээд тэд нар өөртөө ч мэдхгүй дрон шиг ингэ харуулад явж ирсэн бол таарч байгаа.
За ингээд одоо өнөөдрийн одоо энэ Америк Индианы дайны яг торгон одоо тулдааны ихэн дээр нь ингээд одоо нэвтрүүлэг дуусчлаа 40 минут их хурдан юм байна. Тэгээд одоо та бүхэн шинжлэх ухаан тань мэдэх хүн Од Мөндөр сувгийн одоо цаг хугацааны аялал нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонсч байна. Одоо шинжлэх ухаан тань мэдэх үг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр ногоо ирээдүг хөгжүүлийн ураатай MMS компани манай Од Мөндрийн алтан гишүүд хамтран ажиллалаа. Хавтлагч Долон Сүрэндээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.